барай. За анаа. Яхаа. Хичээлээ гэрээ. Цаг хуганд орой. Хаач юм надад шүү. Баярлалаа. Хөөе. Хаач юм надад. За. Гэрээ. За. Юндаас гэрээ зүтгэж. Хүй, тойроос яж байгаа. Өглөөнийхөө дасгалыг хийх гэж байна. Өглөөний дасгалаа. Тэр нь хаана идэв? Хорон дээрээ хийдэг байхгүй юу да миний охин. Хорооноор бас тийм гэж болд юм уу? Хорон дээр дасгал хийх нь байтугай. Бүжиглэн гэж байна. За юм өгч. Баярлалаа миний охин. Байр нь найзаад очтгүй. Хэнийг Бишэл. бишэл үү? Тэг. Yes. Бэнэ. Байна. Чи ямаа дороо төрхөө. Найз нээжээс асуугаад хя. За тэгвэл ээж тасаа дороо дөрөө за. За. Ой, анаа байж. Яасан бэ? Би өөрөө онгоолгоно. Танихгүй юм байвал яах юм? Агаа нь өөрөө онгоолгоно. Хэмбэ. Сэн юм шилээ. Сайн хаа. Сэс. Хадаглагчсан 1000 төгрөг ондооч. Зүгээр үү? Яа, ямар тийм юм бэ? Танайхан хаач цаасан? Хойлох байгаа мó? Аав хоёр ажилдаа явсан. Эмээгөө хоёр хасглаа хийх явсан оронд байж байгаа. Мишэл ондоо ах уу? Тэгээ баялаа. За. Ахаа. Эмээ цөнхөөрөх явцсан биз дээ. Одоо мөнгөгүй яаж тасгалаа хийнэ? 2 сар хорон дээр очиж тасгалах гэсэн мэт дээ. Тийм. Тэгвэл үнэгүй штэ. Яагаад? Та хоёр мэдтгүй юм уу? Мэдхгүй штэ. Тэрийг чинь төрөөс бидний төлсөн татварын мөнгөөр санхүүжилдэг гэхгүй юу? Тэгэл өвөө эмээ нар маань очиж үнэгүй тасгал хийдэг юм. Бидний төлсөн татвараа Тий. би татвар төлдөггүй ш. Тэлээд би чинь жоох өгч. Та хоёр өрн татвар гэж мэдтгүй. Бэ яахав жоохон мэднэ л дээ. Шин зүм, шин гутал, хувц ахвал гэхлээр аав ээж цалин бухаар аавь гэдэг штэ. Аха. Тэгвэл яг тэрнтэй адилхан их оронд минь усаа өгжүүлэх мөнгө хэрэгтэй гэдэг хэвгүй юу? Тэрийг аав ээж, эмээ өвөө бас чи бидний төлсөн татварын мөнгөөр бий болгодог. Татвар төлөг нь Монгол улсын иргэн бүрийн үүрэг. Гэтэ Монгол улсад мөнгө ямар хэрэгтэй? Тийм үү лаха. За тэгвэл та өвтгөрөө хааш очдөг лээ? Имлэг. Тэгвэл имлэг хэн барьдаг вэ? Имлэгийн сувилагч ах эгч нарыг хэн цалинжуулдаг лээ? Имлэгийн дарга нь. За тэгвэл имлэгийн дарга нь хаанаас мөнгө авах вэ? Улсаас л ахгүй да. Улсаас улсын имлэгт ажилладаг бүх сувилагч ах эгч нарыг цалинжуулаад хэрэгтэй бүх зүйлээр нь хангадаг гэхгүй юу? Одоо жишээлбэл им тариа гээл. Томчуудын төлсөн татвараар уу?
Яг зөв баха. Би нэг л ойлгохгүй байна. Чи ойлгож байна уу Тази? За тэгвэл ануу. Таа зэ штэ тий. Аха. Олоола маш сайн ажиллаад тэгэд өвлийнхөө цэцгийн баглыг цуглуулдаг штэ. Аха. Тэгээд тэрнийхээ ачаар өвөл өсөж цангахгүй хаврагтай залгуудаг штэ. Тийш дээ. Манай Тази болон түүний найзууд маш ухаалаг бас ажилдаг. За тэгвэл яг тэрнтэй адилхан аав ээж нар маань маш сайн ажиллаад олсон мөнгөө усад татвар олгож өгөөд тэр татвараар нь эмч сувлагч нар биднийг эмчлээд харин цагтаа нар болохоор биднийг хамгаалдаг гэхгүй юу? Хөөх, аав ээжийн төлсөн татвараар ийм их юм идэм үү? Тэр ч байтугай улс их орноо хамгаалдаг хэлчин цэрэг ах нарын хоолны мөнгө бас хувцсны тэгэд бас цалингийн бидний улсад төлсөн татварын мөнгнөөс гаргадаг тийм юм шилээ? Яг зөв. Манай Тэмүл агцтай мундаг шүү. За би ерөөсөө очиж гараа угаах юм. Тэгээд хамт хичээл хийх үү? За. Харин энэ нас ч гэсэн татварын ачаар энд ирж байгаа гэдгийг хэлгээл. Би чамайг аврах гээд харуулаараа гүгээд аврах гээд ирж байгаа чинь. За явж чилээ. За тэгье. Хөөе, би таяр дахиад нэг юм хэлэхүү. За. Бидний сурдаг сургууль хүртэл татвараар санхүүждэг шүү дээ. Хөөх тийм үү? Аха. Тэгвэл Монгол улсын иргэн болгон сайн татвараа төлөх тах юм бол манай сургууль улам гоё болно гэсэн юм биш үү? Харин тийм ээ. Биднийг аюулгүй тухтай амьдруулж байгаа энэ орчин ус дулааныг татвараар бий болгож ан амьтан байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг татварын мөнгөөр хийдэг гэсэн шүү дээ. Мишелээ, чирний энэ бүгдийг хаанаас мэдтий? Манай аав ээж хоёр маань надад хэлсэн юм аа. Тэгээ дээрээс нь татварын сайтн дээр яг бидний насны хүүхдүүдэд зориулсан ойлгомжтой мэдээллүүд зөндөө байлээ. Биш ээ. Би нэг юм маш сайн ойлголоо. Тэгвэл Монгол улс бидний том гэр юм байна шүү дээ, тий? Яг зөв. Яста зөв ойлгосон байна. Бид нар их орондоо татвар төлөх юм бол байгальд их хөтөлгийгээ хамгаалж тусламж хүссэн бүх хүмүүст буян болж байгаа гэсэн үг байхгүй юу? Сайн ойлголоо. Тэгвэл агаа нь том болоод ажил хийж мөнгө олоод улсдаа татвар төлдөг мундаг хүн болно. За тэгээд агаа. Одоо би хайрдаг юм билүү? Гадаа өрөө болсон юм шүү дээ. За тэг. Чи өнөөдөр бүтээрд их олон зүйлийг ойлгууллаа. За. Байтаа. Сэмэнэ. Сайн юм уу? Хоол идэх явахгүй байсан. Баярлаа. Харин оройдчлаа. Ээж аваасаа. Яасан мэндэг юм болгоомжтой ороо. За. За миний хүүхдүүд тэгээд юу хийх вэ? Дойроо. Шалгандаа. Та бүхэндээ цагийн мэдээлэл хэлбэр хүргэх гэж байна. Мэдээний ихэнд өнөөдөр үзүүлэх зарим мэдээний товчоо саналцуулъя. Улаандас солонгосоос өнөөдөр иргэдэд Аав, ээж, эмээ өвөө. Бид хоёр өнөөдөр юу сурсан гэж? За, миний хоёр цуцг юу сурсан? Татвар төлөлтийн тухай яаж цуглуулдаг, бас яаж зарцуулдаг юм. За, энэ шинэ мундаг. За миний хүү тэгвэл татварыг юун зарцуулдаг гэж байна? Бидний сургууль соёл бас эрүүл мэндэд зарцуулагдсан юм байлээ. Тийм шүү дээ миний хүү. Монгол улсын иргэн бүхэн сайн татвараа төлөх юм бол нийгэм маань хүртэл сайхан болж хөгжинэ. Тэгэхээр зэрэг эмээ өвөө нь хоёр нь ч гэсэн өнөөдөр үр шимийг хүртээд явж шít. Гэтэ ээж, би нэг юмыг ерөөсөө ойлгосонгүй. Хүн болгон татвар төлөгч гэсэн шүү дээ. Би ямар ч мөнгөгүй шнэ. Ануу ч гэсэн мөнгөгүй. Агаа ойлоо цуглуулж байгаа мөнгнөөсөө татвар төлөх ёстой юм болов уу? Тэгвэл хоёул ерөөсөө татвар төлөхгүй. Бас ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхгүй байгаа юм шүү. Тийм үү сүрх юм аа. Миний хоёр хүүхд хадгалж байгаа мөнгнөөсөө татвар төлөх ямар ч шаардлага байхгүй. За юу гэж тайлбарлах вэ? Миний хэлдэг. Миний хүү өнгөрсөн сар шатрын тэмцээнд тэргүүн байр эзлээд мөнгөн шагнал авснаа санаж байна уу? Тийм. Тэр мөнгөнд дотор ирсэн шүү дээ. Тийш. Яагаад дотор ирсэн болоо? Тэгэхээр чи миний хүү өөрийнхөө оюуны хөдөлмөрөөрөө манлайлаад
тэрнээсээ улсдаа татвараа төлчихөж байгаа байхгүй. Тэгэхээр ч миний хүчин татвар төлөх гэж байгаа зү. Yes. Тэгвэл би ирээдүйдээ олон тэмцээн уралдаанд ороод мөнгө шагнал аваад тэнгүүдээ мундаг татвар төлөх болно. Тэгвэл та зэгт оёр ч гэсэн том болоод мундаг ажил хийж зөндөө их мөнгө олоод сайн татраа төлнө. За.